нэг юм чөтгөрлөг юм байгаад байсан. Тэрийг айгүй ажиглаад байгаа. Байгаад байна. Тэрийг анзаарахгүй тэрнээсээ одоо зүгтаагаад юм уу яг яваадсан байгаа байхгүй юу? Тэгээ сүүлийн үед тэгээ дээрээс нь давхар өөрийнхөө тэр сэтгэл зүйн одоо тэр сэтгэл зүгээ гаргаж ирээд ч юм уу. Ер нь аль давхар л явагдаад байна. Тэ айгүй гоё. Тийш үү. Тэгээд нөгөө уйлж муйлж нүдэмсаар ингээд нөгөө сэтгэлээ онгойлгох төр чинь тэр нөгөө одоо бүглэрсэн ч юм уу тий хааттай байсан юм чи ингээд задарч нэгдэж эхэлж байгаа байхгүй. Ингэнгүүт нөгөө ангаалт явагдаж байгаа байхгүй. Тэгээ нэг гоо тайвшраад чөлөөлөгдөд эхэлж байгаа байхгүй. Тий. Нэг чөлөөтэй амьсгалж чадахгүй ингээл нэг бүглэрчгүй л тэгээ тэрнээсээ болоод ингээл эцэц цуцаал ядраал байгаа дэсэн. Дээрээс нь нөгөө энерги урсгал ингээд чөлөөтэй ингэж явах үед л хүнд чинь ингээд амжилт юу ирж идэм гэстэй. Тийш үү. Тэгээд Амжилтраа нөгөө тий давхар л юмнууд мэдрэгдээл ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгээ амьсгал маань айгуу гоё чөлөөтэй болоод ирэнгүүт ядрах маань хайцангуй гайгүй болоод айгуу айтайхан болоод байгаа. Ингээд нөгөө давхар юмнууд гоё ингээд цацагдаад явчихж байгаа ч тийм нэг юм дээр нэг шатн дээр ингээд бөглөөс ч юм уу хаалт үс ч юм уу дараагийнхаа эрүүл мэндийн ч юм уу одоо махан биеийн төвшөнд ингээд хаалтууд үсгчээд байгаад байгаа байхгүй тийм. Тэгвэл нэг нь ингээд таалагдаад эхлэнгүүт дараагийнх нь шууд ингээд улам гоё болоод өгч байгаа байхгүй. Хоёулаа та нөгөө нэг сессийн барж явахт бас энэ мэдээд гарч ирсэн байхаа тий. Тэг амьсгаа бүртээ авч чадахгүй юм гэдэг тий. Энэ дээр бүглэрээтэй юм гэдээсэн. Тий. Тэгэхээр одоо энэ ангаалт маань бас ингээл хэдхэн хоногийн дотор явагддгүй л ахна шүү дээ. Ингээл өргөжлөөл явагдаад байна. Ялангуяа та өөр дээр энэ ажлуудаа сайн хийж өгöd байгаа тохиолдолд энэ ангаалт маань өргөжлөөл яваад идэг. Хүмүүсүүд маань харин нөгөө гарч ирсэн мэдээллийн дагуу ажлуудаа хийхгүй байхаар энэ нөгөө ангаалт маань зогсчихдог байхгүй. Хүн маань яг өөр дээр хийх ажлуудаа хийгээд энэ ч одоо хамтын ажиллагаа нэг байхгүй. Би одоо энергийн төвшөндөх хаалтуудыг нь гаргаад өгчихсөн. Тэгээ мэдээллийн дагуу би тань бас нөгөө нэг зөвлөгөөнүүд өгсөн шүү дээ. Ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэдэг. Тэрний дагуу нөгөө хүмүүсүүд чинь ажлуудаа хийгээд авах тусам энэ ангаалт маань энэ процесс ингээл өргөжлөөл тэгэл нөгөө гаргах хэрэгтэй байгаа хаалтууд малтуудыг ингээл ангаагаал гаргаал тэгэл улам л гоё болоод идэх байхгүй. Тэгэхээр та өөрөөс оролцоотой байна, сайн байна, ийм байгаа хүмүүсүүд харин ингээд ангаалт нь маш гоё бодтой, үр дүнтэй явагдаад идэг. Та голлоод жоохон суулгав. Яг нэг камерынхаа нэг талд байна. Одоо яаж вэ? Одоо зүгээр. За. Юу маань гайгүй байгаа. За тэгэхээр хоёул эхлэх үү? За тэгээ. Миний юу маань хитвэвтэй байгаа л та. За гайгүй байгаа. Өнөөдөр бичлэр хилүүлэх зарын түвшний ч юм байхгүй шүү дээ, тий? Өнөөдрийнхөө бичлэгийнхаа өмнө хилүүлэх зарын түвшний ч юм уу юмнууд байхгүй шүү дээ, тий? Тийм. За тэгвэл хэлэх үү? За тий. Та утасныхаа дууг хаагаарай. Мессеж ч юм уу янз бүрийн мэдээ дуу нь орж ирж байна. За эхлэе. Юу ачиж вэ? Эхлэх үү? Танаа та бүгдийг баярлалаа өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би мантагчтайгаа дараагийнхаа одоо маш сонирхолтой сэдвийн талаар ярих гэж байна. Манай Phoenix Academy маань үйл ажиллагаа 4 сарын 4-өөс онлайн сургалтаа 6-аас 14 насны хүүхдүүдэд зориулан бодохгүй эхлэх гэж байгаа. За тэгээ зарим хүмүүсүүд манаас асууж байсан хүүхд маань бас 14 өнгөрөөд 15 хүрэх гэж байгаа хүүхд бас сургалтанд сууж болох уу гэж бас болно. Заавал бас
Тэ энэ насны байх энэ төр гэсэн бас шаардлага айхтар бас байхгүй. Ерөнхийдөө бол энэ сургалтаар хүн болгонд хэрэгтэй одоо хувь хүний хөгжил, ухамсар, энерги, бодлын хүч болоод энэ мэдрэмжийн хүч гэдэг энэ маш олон түвшинд нь одоо чухал мэдлэгүүдийг заах болохоор эцэг эхүүд маань энэ сургалтанд хүүхдээ явуулмаар байна гэж бодож хүсэж мэдэрч байгаа бол хүүхдүүдэд бүртгүүлэх боломжтой. За тэгээд бас бичгийнхаа ихэнд хэлэхэд манай сургалтууд шинэ пэйжүүд байгаа. Instagram дээр болоод Facebook дээр Phoenix Academy MGL гэдэг пэйжүүд байгаа. Тэгээд тэдрийг маань бас дааж үйл ажиллагаануудыг маань бас дэмжээрэй. За өнөөдөр болохоор бас ярих гэж байгаа чухал сэдв маань гэх юм бол энэ сургалтын системд одоо дүн тавьдаг. Одоо дүн авч үзээгүй хүн бол ер нь байхгүй шүү дээ. Ангал дүн тавиулж одоо бид нар чинь өслөө. Тэ? Сургууль байж байна уу? Бараг гэртээ бараг дүн тавиулд юм шүү. Тийм ээ. Онц хөвгтэй муу хөвгтэй гэл. За тэгээд энэ одоо нөгөө дүнгийн дүн тавилтын талаар энэ одоо үнэхээр нүдэ олсон зөв зүйл юм уу, үгүй юм уу? Энэ дүн тавилт хүнд хүүхдэд ер нь ямар их нөлөө үзүүлдэг юм. Хүн чинь одоо ирээдүйд хэн болох вэ гэдэг нь бол хүүхэд наснд одоо хамгийн том суурь нь тавигдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 10 жилийн сургуульд одоо нэгт маш одоо хэцүү хичээлүүдээр бага насны хүүхдүүдийг одоо шахдаг. Одоо сонсохны болохоор ингээл бас харах нэ. Одоо ерөнхийдөө 10 жилийн хүүхдүүдийн боловсролын одоо энэ системийн тогтолцоо жил болгон л одоо өөрчлөгдөж идэг. Жил болгон л бараг ингээд олон л ядаргаатай, олон л хэцүү ойлгомжгүй. Одоо бичиг үсгийнхаа дөрмөн хүртэл ингээл үе өөрчлөгдөөл. Тэгээд тоон мон хүртэл айгүйх ингээ ядаргаатай хүнд болоод байгаа гэж одоо эцэг эхүүд ерөнхийдөө. Тэгээ 10 жилдээ би ийм тоо үзээгүй, ийм бага насанд одоо бага ингээд байх та гэдэг ч юм уу те. Гэт эцэг эхүүд одоо өөрсдөө хүүхдүүдтэй хичээлийн заах боломжгүй болоод байна гэд бас тийм яриа сонсогдоод байсан. Тэгээ одоо энэ бүхэн яг одоо хэний ч төлөө яг болоод идэгин одоо хүнийг бүр багаас нь тэнийг мэтэр ойлгох гэж одоо юм хэцүү улам л ядаргаатай хэцүү хичээлүүдээр одоо шахаад идэх юм уу? Скол үнэхээр хүний төлөө байгаа даа мó? Одоо эцэг эхүүд бид нар ерөөхдөө юмыг нэг жоохон бас илүү наанта цаантай сайн бодож эргцүүлэх хэрэгтэй байна. Тэ өөрсдийн гэсэн бас нэг тийм бие даасан сэтгэн бодох чадваруудаа ашигламаар байна. Багш ингэж энэ боловсролын систем, энэ сургууль ингэж гэхээр л одоо хамгийн зөв мэтэр одоо бодож ойлгодог одоо нэг юм байдлаа одоо өөрчлөлмөр байна. Тийм ээ. Ерөнхийдөө бол хүн ухамсарын түвшинд өсөж хөгжих, өндөр түвшинд очих тусам энэ одоо боловсролын систем хүний хамгийн их нандин зан одоо үн цэнтэй мөн чанаруудыг үгүй болгодог гэдгийг ерөнхийдөө ойлгож эхэлдэг. За тэрний хамгийн том одоо үйл явдлууд нэг бол энэ дүн тавилт байгаад байдаг. Нэгт маш хүнийг ойлгомжгүй хэцүү юм ядаргаатай олон хичээлээр шахчихна. Тэгээд тэр ойлгомжгүй одоо хүүхдүүдийн ч юм уу сонирхлыг татдаггүй олон хичээлүүдээр шахангут хэн одоо сонирхдаггүй зүйлүүдээ одоо суралцахыг тэр мэдлэгийг гүнзгийрүүлэхийг бүсгүй ойлгомжтой. Тэгэхээр нөгөө дургууд хүчгүй гэдэг шиг хүүхдүүд маань хүсэхгүй байгаа зүйлүүдийг энэ дарамтлж энэ одоо хичээлийг ойлгох хэрэгтэй, энэ шалгалтанд заавал тэнцэх хэрэгтэй гэдэг ингээд хаар энэ дарамт шахалтанд орсон хүүхдүүд чинь бол олигтойд авахгүй нь ойлгомжтой. Тэгээд нэг муу дунд онц сайн гэдэг ингээд хүүхдүүдэд дүн тавиад байдаг.
Тэгээ онцтой аваад тахаар нөгөө хүүхэд нь үнэхээр онц хүүхэд ч юм шиг. Муудаа аваад тахаар үнэхээр нөгөө хүүхэд нь муу хүүхэд ч юм шиг. Тэгээ ингэж нэг энэ дүнгээр хүний үнэлэмжийг үнэлээд байгаа нь бас буруу байгаа хгүй. Хүүхэд маань магадгүй тухайн хичээлдээ сайн биш байж болно. Өөр хичээлүүд дээр маш сайн байх боломжтой. Нэг хичээл дээр ч юм уу хэдий хичээл дээр муу ч юм уу дундтаа авахлаарэ муу хүүхэд дунд хүүхэд болоод хуурчдаг биш. Гэхдээ энэ систем нь болохоор тийм болох гэж одоо 10 жил 12 жилийн турш үзэж байна л да. Тийм болохоор энэ сэдвийн талаар бас өнөөдөр Монтаа агштайгаа ярьж тэг бид үзэл бодлоо бас эцэг хүүхдтэйгээ болоод хүүхдүүдтэйгээ хуваалцахыг хүссэн юм аа. Бидний энэ ярилцлагыг ерөнхийдөө бол маш нээлттэй чөлөөтэй сэтгэлгээгээр сонсох хэрэгтэй. Ийм хаалттай хуучинсаг үзэл бодлороо одоо харж сонсох юм бол ерөөсөө ойлгохгүй. Тийм болохоор альва бүх одоо энэ сувагт орж байгаа бичлэгүүдийг бол чөлөөтэй одоо олон өнцгөөс юмыг харж чадвартайгаар сонсорой гэж үзэгчдээсээ хүсмээр байгаа. За Монтаа агштаа энэ талаар юу хэлж яаж харж ийн таны мэдрэмж үзэл бодол энэ дүн тавилт ч юм уу те 10 жилдээ одоо муудан авах ямар байв? Онцтой авах ямар байв? Сайн байцгаана уу. За миний хувьд болохоор ер нь бол одоо энэ дэлхий дээрх хүмүүс нийт одоо хүмүүс маань зөв анзаараад хахад ерөөсө багасаа л ингээл анзаараад байхад нэг тийм харагддаг тий юмыг нэг харагдаж байгаа нь айгүйх дүгнээд идэг. Тэгээ харах одоо харагдаж байгаа тэр нэг материаллаг зүйлстэй маш их зууралдаж амьдардаг. Гэтэл амьдрал дээр харагдахгүй маш хамгийн чухал зүйлс чинь харагдахгүй зүйлс байна тий. Харагдахгүй зүйлс. Одоо дэлхийн өмнөх амьдрал бол ерөнхийдөө тэр харагддаггүй зүйлс нь маш бага хэмжээнд байж исэн бол одоо энэ шин мэдлгүүд бол одоо энэ сүүлд хүч төрж орж ирж байгаа энэ шин мэдлгүүд ба штэ. Ерөөсө дандаа юм нөгөө харагддаггүй зүйлс дээр харагддаггүй тэр мэдлгүүд одоо харагддаггүй тэр зүйлсийг илүү одоо мэдрэмжээрээ мэдэрч ойлгох тэр мэдлгүүд одоо ингээд маш хүчтэй ингээд орж ирж байгаа. Тэгэхээр ирээдүйд бол ер нь бол энэ харагддаггүй зүйлсийг мэдэрч чаддаг, тэ ойлгож чаддаг энэ эрен үе. Энэ мэдрэмжээр сонсдог, мэдрэмжээрээ харьцдаг ийм эрен үе эхэлж байгаа. Тэгэхээр манай Phoenix Academy бол ер нь бол тэр шин мэдлэгдээр тулгуурласан тэ одоо дэлхийн хүн төрөлхтний алдагдуулаад байгаа одоо шинээр ингэж одоо эн чинь уг нь бол нэг байхгүй юм шинээр гарч ирж байгаа юм биш. Байсан далд юм ил гарч ирж байгаа ийм эрен үе эхэлж байна. Тэгээд дээрэс нь тэр одоо далдыг харж мэдэрч чаддаг тэр илүү сүнслэг хүчнүүд илүү ингээд дэлхий дээр төрж эхэлж байгаа. Одоо юм маш чухал үед ирж штэ тий. Тэгэхээр одоо нийтэд ер нь тий энэ нэг дандаа нэг ил харагддаг юмыг нэг харж байгаараа тэгээ зүгээр нэг сэтгэл хөдлөлийн тэр нэг эмоцороо юмыг хандаж ойлгодог энэ байдлаа одоо болох цаг ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярих гэж байгаа энэ сургуульд өгдөг дүн хүүхдэд яаж нөлөөлдөг вэ гэдэг чинь бас л бидний нөгөө харагддаггүйг нүдэнд харагдахгүй байгаа тэр цаад юмыг ярих гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд болохоор ер нь бол
Аа энэ дүнгийн талаарх миний одоо бага насндаа авсан энэ туршлага маань гэвэл ер нь бол би уг нь ингээд 10 жилдээ би өөрөө ер нь мэдлэгт маш дуртай хүүхэд байхгүй юу? Одоо дуртай хүүхэд байсан. Одоо ч тэр тэгээд хичээлийн шинэ жил эхлэн штэ. Тэгэнгүүт шин одоо тийм хичээл шинээр орох нь гэл ингэвт би маш их догдолж юу агаа бол гэл аюу сонирхол хүлээж авдаг байсан. Тэгээд удалгүй ингээд нөгөө хичээл нь ороод эхлэнгүүт ойлгохоо болоод тэгээ сонирхолгүй болоод урам хугараад ингээд ерөнхийдөө нэг тийм оргонцгэлсэн маягаар гэх юм уу да. Тэгээд ойлгох үедээ ойлгоол ойлгохгүй үедээ ингээд ерөнхийдөө нэг тийм гэхдээ тухайн үедээ ойлгоогүй ч гэсэн миний ер нь нэг тийм сонирхлууд маань хэвээрээ үлдсэн л дээ. Тэгвэл тэр хичээлүүд дээр ер нь би бол 10 жилдээ нэг тийм сайн дүнтэй бол байгаагүй. Тэгээ одоо ингээ хараад ахад би ингээд бас эргээд ингээ хараад ахад шалгалт ер нь нэг тийм одоо багштаа шалгуулагч гэдэг юм уу те. Тиймэрхүү үед ер нь нэг тийм заа бүтэхгүй дээ. Угаасаа л нэг тийм юу байдаг да. Эсвэл заримдаа за би нэг гайгүй хийцэн байх шүү гэж бодохоор биш байдаг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө тийм урам хугаралттай тэгээд нэг азгүй юм шиг мэдрээд те. Ерөнхийдөө миний тэр байдал маань тэгээд дээрэс нь энэ гэрийн даалгавар хийх гэдэг зүйл бол маш аимшигтай байдаг байсан. Одоо манай үе бол нэлээд харанхуй үе штэ. Бүр багш нар зоддог байсан. Тэ ер нь бол ингээл хүнд гар хүрэх бол ерөөсөө энүүхэн асуудал баг л шууд хүлээн зөвшөөрдөг тэ. Баг зодож хүн болдог ч гэж яах шиг тэ. Маш тийм харанхуй үесэн штэ. Тэгээд наана ингээл болоод байна ингээл яваад идэг нэг тийм амтналаг цаана яг юу болоод байгааг ерөөсөө тэр үед бол мэдэх боломж авахгүй. Одоо л бид нар ингээд хацангуй юмыг арай өөрөөр ойлгодог болоод ингэж байгаа штэ. Тэгээ би надад штэ яг үнэндээ миний ингээд мэдрэмжээ ингээд одоо ажиглахаар сургуулийн тэр орчны одоо тэр багш нарын хичээл зааж байгаа байдал маань надад маш уйтгартай байдаг байсан. Тэгээд би бүр ууралдаг байсан. Цаашаа хараад яриалах юм. Ингээд багш нар ингээд цаашаа самбар руугаа хараад бичиж байхдаа яриад ингээл идэг штэ. Хүүхдтэй контакт бараг үүсгдэг тий? Албаас үүсгэхгүй. Контакт тий нэг тийм самбар руу хараад хамтаа ярьж байгаа контакт байдаг. Тий. Тэгээд надад яг тэгж санагддаг байхгүй юу? Айгуу тийм уйтгартай санагддаг байсан. Тэгээл нэг л их юм тэнгэр дээрээс л нэг юм яриад тий. Тэгэл ерөөсөө харцаараа айлгаал. Ерөөсөө нэг тийм айцын мэдрэмжтэй. Тэгээд одоо би сүүлд ингээд өөрийгөө ойлгоод өөрийгөө судлаад ингээд танаа явж байхад юу байгаа хгүй би өөрөө юмыг нөгөө өөрөө хийж туршиж үзчихээж асууж харилцан ярилцчихээж тэгээд одоо энэ амьдрал дээр ер нь яг юун дээр холбогдолтой вэ те яг юунд хэрэгтэй юм бэ гэдэг тийм том зургаар харж иж ойлгодог хүүхдээсэн байгаа байхгүй юу хувь хүн чанар маань дотоод тэр өгөгдөл маань тэгээд ойлгохдоо бүр ингээд юмыг маш гүн ойлгох тийм чадвартай байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо ер нь ингээд ажиглаад явж байхад хүүхэд болгоны сурах тэр арга барилууд өөр. Одоо яг энийг ингээд гадуур ярьдаг л да. Яриад л байдаг тий. Хий дээгүүр нь л зүгээр яриад хаас ш. Яг голыг нь олж тэр асуудлуудаа гаргаж ирж чадахгүй байгаа юм шиг. За тэгээ зарим нэг нь оллоо гэд нөгөө хар маас нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдийнхоороо дайрчдаг ч юм уу. Ер нь бол учрыг нь одоо хувь хүмүүс ч юм уу тий. Ингээд арай нэг илүү юм чадвартай бодолтой хүмүүс ингээд яг учрыг нь голыг нь олоод хилээд идэг. Нөгөө хар маас нь дэмждэггүй. Маасаараа тэр хүнийг тэнэг мангар болгоод энэ нэг одоо тэр ухаантай хүмүүс чи яг үүндээ айгүй маш цөөхөн байна шүү дээ. Тэгээд тэд нар ингээд юм хэлэнгүүт сонсоо дэмжиж чаддгүй. Муухай амиа одсон.
Тэ? Ойлгохгүй болохоор яаж дэмжих вүтэй тийм биз дээ. Тэгээ зарим нь ойлгосон ч гэсэн баг дэмжихгүй байгаа юм шүү. Тэ? Ханаагаар Ер нь бол Монголд уг нь айгүй тийм чадaltaй хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэрийг дэмжиж ингээд нэгдээд явчих чадахгүй. Магадгүй гэхдээ ойлгохгүй ч гэж магадгүй. Ойлгох хугацаанд болоогүй ч юм уу тий. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сурах арга барил ингээл ер нь бол янз бүр байдгийн байна л та тий. биш Өөрсдөө үү? мэдчихэл байгаа. Тэгээ яг ямар юутай юм бэ? Тэгэхгүй за тэгээд мэдчихэд хэрэгжүүлж чадахгүй байж болно. Түр хүүхдтэй хандж байгаа хандлага өөрчлөмөр байна бид нар тийм үстэй. Тэгэхгүй хандлагаа ч өөрчлөхгүй штэ. Ерөөсөө л хүүхдийг тэгэл үнэлэмжийг маш доош нь унахчдаг. Айгүй хажиглагддээ штэ тиймэрхүү юм. Тэгээд одоо эцэг эхүүд маань бас ингэж нэг асууж үзмээр байна. Одоо энэ сургуулаас авсан одоо тий хүүхдтэй нь сургуулаас авсан дүнг та ямар ач холбогдол өгж гин тэр дүнд. Тэгээд тэр дүн аваад ирэхэд нь та сайн дүн авсан ч байсан, муу дүн авсан ч байсан ямар хариу үйлдэл үзүүлж гин хүүхдтэй. Ямар мэдрэмж өгөөд байна, юу гэж хэлээд байна. Тэрийг анхаараасаа гэж айгүй хүсэж байна. Тэгээд хүүхдүүд бас их дотроо ийм байдаг ийм байд юм байна. Ер нь зарим хүүхдүүд болохоор одоо ийм хөнгөн мэдрэмжтэй гэх юм уу юу гэх юм. Ихэнх хүүхдүүд энэ дүнг болвол за тухайн үед нь аваад ингээд яачлаа. Нэг муу за жишээ нь ингээд муу дүн авлаа гэхэд тухайн үед аваад жоохон гонсоож байгаат ч юм уу удалгүй мартчихдаг гинэ. Харин ийм мэдрэмж өндөртэй ийм хэсэг хүүхдүүд за жишээ нь муу дүн авлаа гэхэд ерөөсөө тэр дүн болол ерөөсөө нэг утга учирыг илэрхийлж байгаа дохио гэд хүлээгээд авчдаг гинэ. Шууд өөрийнх нь үн цэнтэйг холбогдож байгаа шүү дээ. Тий. Ер нь ихэнх хүүхдүүд бас тэгж байгаа ах гэж бодож байна. Мэдээж хэрэг тэгж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Заримд нь бол маш өндөр хувиар одоо нөлөөлж байна. Тэ? Заримд нь бол бага хэмжээтэй. Гэхдээ багч бай гिच бай хэмжээнд нөлөө үзүүлж байгаа. Энэ ерөөсөө нөлөө үзүүлдэггүй зүйл бол биш. Байгаад тий. Энэ систем болохоор мэдж байгаа болохоор зориудаар энэ одоо зүйлийг гаргаж ирсэн байна. Тийм ээ? Тэгээд нэг талах маш хэцүү ойлгомжгүй одоо хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу одоо гэдэг зүйл нь ойлгомжгүй маш олон одоо төрлийн хичээлүүдийг маш сонирхолтой байдлаар маш ойлгомжгүй байдлаар хүүхдүүдэд заадаг. За тэгээд тэр заасан хичээлээсээ сүүлд нь шалгалт аваад идэг. Тэгээд шалгалт авахлаарэ дүн тавиад сайн муугаар нь ялгадаг. За энэ дүн гэдэг зүйл болохоор хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлдөг зүйлээ ерөнхийдөө бол одоо түрүү хэлсэнчлэн угаасаа хүн дургүй зүйлдээ хүчгүй хүн дуртай зүйлээ хийж л байж амжилтанд хүрдэг ад жаргалтай байдаг. Тэгээ яхаа нөгөө энэ систем маань одоо энэ боловсролын системийг одоо шинэ үеийн одоо 21-р зууны боловсролын системийг болохоор одоо бүтээлцэгт нь хөрөнгө оруулсан одоо Rockefeller гэдэг
байна уу? Мантайч байна. Гац. Гац. харж байгаа. Гаццсан уу? Сая би хэний талаар ярьж исэн бэ? Харин тий. Яагаад энэ Ярьсан. гацад үсэд одоо миний камер ажиллахаа болчихвоо? Харин тий. Ийм л юм болдог л доо. Одоо бидний нөгөө нэг энэ смарт утсууд болвол ингээд бидний яриаг чагнаж идэг. За тэгээ ингээд үнний юм ярих гад ирэнгүүт ингээд цаанаас нь яриулахгүй бичүүлэхгүй гэдэг арга хэмжээг авч гацалт үүсгэж одоо камер хүртэл ажиллахаа болж штэ. Ийм сонирхолтой зүйл одоо болдог байгаад байгаа. Бүр камер ажиллахгүй байна уу? Энэ Миний дүрс гарахгүй ш. харин тий. Одоо энэ дээр ингээд Одоо одоо гарч байна. За тийм болохоор ярьж байгаа энэ одоо энэ хэсгийн жоохон хасах уу? зүгээр Айгуу ингээд удаан гацчихсан боллоо. явсан дээр хүмүүсүүд энийг харах хэрэгтэй нэг хэрэгтэй ерөнхийдөө тий. Ерөнхийдөө бол ингээд маш чухал сэдвийг бариад эхлэхлээр ерөнхийдөө энэ систем маань ингээд ажиллаад эхэлдэг матриксын систем маань ингээд хөндлөнгөөс оролцож эхлээд ингээд гацаах гэж зогсоох гэж үздэг байгаа даа. За тэгээд Яванда хүмүүс ойлгох бах тий. ерөнхийдөө бол одоо ойлгох хүмүүсүүд нь ойлгоод явж байна. Тэ тэгээд дараа дараагийн чатны хүмүүсүүд нь ингээд улам бид ойлгох зам руу явж байгаа. Тийм болохоор бид нар энэ талаар илүү их ярих хэрэгтэй байна. Ярьж ич хүмүүсээс сонсч иж сэхэрл авна шүү дээ. Хин ч ярихгүй, хин ч энийг зөвхөн тайлбарч өгөхгүй болох бол хүн зүгээр яаж байгаа да одоо бүхнийг ойлгоно гэж юу ахав дээ. Тийм ээ. За тийм болохоор харамсалтай энэ талаар ярьдаг хүмүүсүүд маш ховор. Одоо үнний талаар. Тэгэл нэг одоо тэгтээ нэмэгдэж байгаа тий. Тийм альбас хараа нэмэгдээсэй. улам л одоо нэмэгдэх хэрэгтэй байна. Энэ тоо бол маш бага байна. За тэгээд тэр хүн маань дээр одоо хэлсэн үг нь болохоор би энэ нийгэмд одоо бодож сэтгэж чаддаг хүмүүсүүдийг хүсэхгүй байна. Миний хүсэж байгаа зүйл бол зүгээр ажилчдыг ажлын боол хүмүүсүүдийг л хүсэж байна гэж хэлсэн байдаг. За тэгээд энэ хүн маань болохоор энэ боловсролын систем янз бүрийн их сургуулиуд одоо ингээл үүсэж эхэлсэн 10 жилийн сургуулиуд гэдэг зүйлүүд маш идэвхтэй үүсэж эхэлсэн шүү дээ. Одоо бичиг үсгтэй болгохыг хүн болгоно гэдэг урайнд ор. Тийм ээ? Дээр үд чинь одоо нөгөө ийм зүйлнийх их байдаггүй байлаа шүү дээ, тий? Сургууль гэдэг зүйл байдаггүй байлаа. Тэгээд нэг мэдхэд л одоо хаасайг хөдөө орон нутгаар ч юм уу Монголд одоо нэг шин үсгийн багш гэдэг нэг кино гарч ирж байсан шүү дээ. Хөдөөний хүмүүсүүд төрөл үсэг хүмүүсээ зааж байгаа нэг тийм кино мөн гарч ирж байсан. За тэгэл ингээд нөгөө нэг сургуулиуд 10 жилийн сургуулиудыг бүтээж эхэлсэн хүүхэд болгон 10 жилийн сургуульд суух ёстой гэдэг хууль гаргаж ирсэн. Хүүхэд болгон бичиг үсгтэй болох ёстой гэдэг хууль гаргаж ирсэн. За мэдээч хэрэг бол энэ одоо санаа нэг нь ярьж байгаа зүйл нь бол мэдээж зөв хүн болон уншиж хэрэгтэй тэ мэдлэг боловсралтай болох хэрэгтэй угаасаа энэ бол үнэн. Тэ энэ санааны гол цаад бодлого бол одоо хүний энэ чөлөөтэй бодож сэтгэх энэ чадвар энэ авьяас чадварыг үгүй хийх харин зорилготой. Тэгээд энэ ерөөсөө юмны наад цаатгыг эргэцүүлж бодож чаддаггүй жинхэнэ л одоо ажилчин анги гарч ирж байгаа. За тэгээ ажилчин ангийг одоо үнзгэрүүлээд одоо харах юм бол одоо боолын систем байгаа хгүй орчин үеийн боолчлын систем. За тэгээд нөгөө энэ сургууль дээр нь зориудаар юм хэцүү одоо амьдралд хэрэг болохгүй зүйлүүд тархийг нь хүүхдүүдийн тархиудыг дүргдэг. Тэгээд тэр зүйлүүдийг сурч цээжлэхийг шахдаг. Тэгээ хүүхдүүд маань угаасаа тэр зүйлүүдийг нь ойлгохыг хүсэхгүй байхаар муу дун тавьж эхэлдэг. Тэгээ тавьсан дүнгээ одоо энэ системийг сонсохгүй хүүхдүүд бас байдаг шүү дээ. Дагдаггүй хүүхдүүд багасаа одоо маш тийм зөрүүд өөрийнхөө байдаг тийм нэг сүнсний хөгжил өндөртэй бас тийм сүнстэй хүүхдүүд бас байдаг. Тэгээд тэр хүүхдүүд дээр болохоор албаар муу дун тавьж багш нар тэр хүүхдүүдийг ингэж самбар дээр гаргадаг ч юм уу те энэ хүүхдүүдийг энэ одоо баг багшийн үгийг сонсохгүй байна.
маш одоо хичээл зүтгэлгүй муудан авлаа. Чи бол муу судлагтан, муу сурагч, муу хүүхэд. Ийм том одоо код одоо энэ дүн гэдэг зүйл ч юм уу те энэ системийн цаана явж байгаа хгүй. Тэгээд хүүхдүүд маань мэдээж жаахан штэ тэр хүүхдүүд чинь 6-7 наснаас л дүн аваад эхэлчихэж штэ. Тэ? Тэгээд яг ингээд их нөгөө шууд өөрийнхөө нөгөө үн цэнийг шууд дүнтэй холбож эхэлж байгаа байхгүй. Би ч одоо юм сурч чаддаггүй юм байна. Юм ойлгож чаддаггүй юм байна. Тэгээд нөгөө өөртөө итгэл хөгжих боломжийг шууд хааж байгаа. Ерөнхийдөө хүүхдүүд энэ сургуульд ороод эхлэнгүүт сонирч зам маш их унаж эхэлдэг. Зөвхөн сургууль дээр зааж байгаа хичээлийн дагуу л явах хэрэгтэй юм байна. Хичээлээс гадуур би өөрөө өөрсдийн гэсэн сонирхдаг зүйлтэй байх ёсгүй юм байна. Тэгээд нэг тийм уйтгартай утга учиргүй одоо зүйлүүд рүү шиг явуулдаг. Мэдээж бүх хичээлүүдийг одоо хэлээгүй сургуулийн хичээлүүдийг хэлээгүй. Гэхдээ ихэнх нь бол тийм л байж байдаг. Тэгээ бүгдийг нь бүх хичээл дээр нэгэн зэрэг одоо онцтой анхуулах гад. Тэгээд тэнгууд нөгөө хүүхдүүд чинь зүүн тархиа маш их ашиглах хэрэгтэй болж эхэлдэг. Уран сэтгэмжийн төсөөлөн бодох одоо энэ авьяас чадварыг хөгжүүлдэг баруун тархийг унтрааж эхэлдэг байгаад байгаа. Одоо дуулж бүжиглэх ч юм уу те ингээд шүлэг унших, гой дуу хөгжим сонсох, хөгжмийн боловсрол ч юм уу те иймэрхүү зүйлүүдийг хүүхдүүд иймэрхүү хичээлүүд ирэхэд маш бага ордог шүү дээ. Зургийн хичээл гэдэг ч юм уу. Энд чинь уг нь хүний баруун тархи мэрхийг хөгжүүлэх гой хичээлүүд ахгүй юу? Тэгтэл нэг 2 дугаар ангид ч юм нэг жаахан орж байгаа дээс үүдэн зогсооч. Тэгэл нөгөө нэг баахан юм толгой тархийг нүдэж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө миний бол одоо бас ингэ зорж ажиллаж байгаа ажил бол ирээдүйд бол би сургууль байгуулах болно. Одоо энэ үзэл бодол дээр тогтож байгаа хүмүүсүүдтэй хамтарч байгаа. Сургуулийг ерөнхийдөө одоохоор бол сургуульд ирээдүйд сургууль болно. Энэ ирээдүйн миний сургууль дээр бол хүүхдүүд ерөөсөө дүн авахгүй. Дүн тавьдаггүй байна. За тэгээд эцэг эхүүд бас энэ талаар юу гэж бодож байна те? Сайн дуу авахаараа хүн ихээр л одоо сайн хүн болчт юм уу, сайн хүүхэд болчт юм уу? Тэ? Тэгээд нөгөө дүн авдаг, шалгалт авдаг байдал чинь хүүхдүүдийг бас буруу зам руу явуулж оруулдаг шүү дээ. Бас хуулах, хүүхдээс хуулах. Тэ? Өөрөө одоо хичээл шалгалтынхаа тестүүдийг бөглөдгөө ч юм, хин нэгээр бөглүүлчихдэг ч юм ийм нэг тийм хуурамч одоо хүүхдүүдийг нэг залтай байдал руу, сөрөг залтай байдал руу явуулж оруулдаг. Тэгээд багасаа бас нэг юм хүний хуурдаг юм уу, хотол хуурмаг байдал руу бас түлхэж чинь. Хүүхдүүд сайн дайч биш шүү дээ. Нэг бүгдээрээ бөөнөрөө нийлчээд насан турсан хүмүүсүүд нь сайн дуу, онцтой аав гэдээ харч надад хүүхдүүд хонц дүнгийг авах гад өөрөө чадахгүй, өөрөө сонирхолгүй юм болохоор тэгэл хүнээс хүүхдээс хуулдаг юм уу, эсвэл бол залтаа арга шипи хэрэглээл ингээд явж штэ. Тэгээд сөрөг талууд бол маш их байгаа. Тэгээд нөгөө багадаа ийм хэцүү зүйлүүдээр бөмбөгдүүлсэн хүүхдүүд чинь том болохоор бөөн аз жаргалгүй хүн болж бөөн төрчихсөн хүн болж өсөж байгаа. Тийм болохоор бид нар энэ одоо талыг эцэг эхүүд ойлгох хэрэгтэй. Хүн төрөлхтний ерөнхийдөө энэ одоо системийн бодлогыг ойлгох хэрэгтэй байна. Бодлогын хэмжээнд ойлгохгүй байх юм бол хүний жижигхэн юм дээр төвлөрчөөд яваад ах юм бол одоо том өөрчлөлт орж ирэхгүй. Тэгээ эцэг эхүүд нөгөө хүүхдүүдэд дүнгээр нь хооронд нь өрсөлдүүлээд байдаг. Дүнгийн хойноос өрсөлдөд байдаг. Миний хүүхэд бүх хичээл дээр онцтой авдаг онц хүүхэд. Тэ? Тэгээд чи тэр хүүхдээс одоо тэр айлын тэр хүүхдээс дор орж болохгүй шүү. Бүх хичээл дээр тэр хүүхдээс илүү байх хэрэгтэй. Бүх хичээл дээр онц авах хэрэгтэй гэл ингээд
Нөгөө хүүхдийн нөгөө одоо мантаа агш маань түрүү хэлсэн бид нар чинь шинэ иргэн рүү орж байна. Энэ систем бол өөрчлөгдөж байна. Ирээдүйд болохоор хэн өөрийгөө мэдэрч чадчихээн. Энэ энергийг мэдэрч чаддаг. Өндөр энергиудтэй холбоос одоо холбоотой байж чаддаг. Энэ баруун тархиа маш их хөгжүүлсэн. Чөлөөтэй сэтгэж чаддаг, уран сэтгэмж өндөртэй ийм хүмүүсүүд л одоо ирээдүйд амжилттай, аз жаргалтай амьдрах гэдэг. Одоо энэ сүүлийн энэ систем, хууч үеийн систем бол хүний зүүн тархийг нь хөгжүүлж, хооронд нь өрсөлдүүлж, тэмцэлдүүлж, хамгийн шилдгийг нь одоо шилдэг нь л одоо нэг шагнал авдаг ч юм уу, байр эзэлдэг ч юм, нэг ажилд ордог ч юм уу. Ийм тийм харгас нийгэм байлаа штэ. Тэ? Одоо энэ бохон өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор хэн баруун тархиа хөгжүүлж чадсан байна? Хэн одоо энэ хүний сэтгэл зүйг ойлгож чаддаг, үнэлэг байж чаддаг уу? Хүн чанараа алдаагүй байна. Хүний энэ нандин байдлуудаа алдаагүй байна. За тэгээ өөрийнхөө чаддаг авяас чадвараа хөөж яваа. Ийм хүмүүсүүд бодвол тэгээд энэ өндөр энергиудтэй гайхалтайгаар харилцан ажиллаж гайхалтай зүйлийг бүтээж одоо гайхалтай амьдралд хүрнэ. Тийм болохоор энэ цаг үе болоод өөрчлөгдсөн. Тэгээд заавал одоо өндөр боловсралтай онц дүнтэй хүүхдүүд амьдралд угаасаа нэг бас айхтар амжилттай яваад идэггүй бас хүмүүсүүд мэдчихэл байгаа. За энэ байдал маань бол одоо бүр их өөрчлөгдөж эхэлж байна. За мантаа агш маань өөр бас нэмж хэлэх зүйл юу байна? Одоо ингээд энийг яг хүн өөрөө эцэг их өөрсдөө ингээд ажиглаад мэдэх боломжтой. Зүгээр гаднаас нь ингээд сонсоод ингээд ахаар хүний нөгөө нэг эмоц тэр нэг юм тэрсэлдэгч гэх юм уу тийм одоо юу л үүснэ. Яг энэ үнэхээр бодтой юу энэ ярьж байгаа зүйлс яг юу вэ гэдгийг мэдхийн тулд одоо эцэг эхүүд маань өөрсдийнхээ сэтгэл зүй рүү өнгийгөөд харах үед илүү энэ одоо яг юу яриад байгааг ойлгож эхлэх байхгүй юу те. Жишээ нь би болвол ингээд нөгөө алдаа гаргаж болохгүй, алдаа гаргах нь маш муу. Би ингээд ерөөсөө маш үн цэнэгүй юм байна. Би ингээд алдах юм бол нэг тийм алтхаас айсан. Тэгээд 1 2 хийгээд миний урам хугалцдаг. Ерөөсөө энэ дүн чинь хүүхдэд яаж нөлөөлж ийн гэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж тэ нөгөө сурч боловсрах нөгөө урам зориг энтрийг эндэрч айгу сөргөөр нөлөөлчтэй юм байна л да. Тэгээд бид нар ч ерөөсөө нийтээрээ л тэрийг сайн ойлгодгүй байсан шүү дээ. Цаанаа ямар юутайг хэрвээ ингээд залруулад дүн чинь бол нэг ингээд тусдаа зүйл шүү. Чиний үнц нь бол ингээд хөдлөшгүй, ингээд байгаагаараа үнцэнтэй шүү гэдэг ч юм уу ингээд маш сайн ингээд тийм ойлголт өгж байгаа эцэг их хэр байдгийн. Ер нь бол нийтээрээ л нэг тийм биш байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхүүд өөрсдөө бид нар ямар вэ? Би тийм сэтгэл зүйтэй болцсон явж исэн байгаа байхгүй юу? Одоо ингээ өөрийгөө таньж мэдээд ангаагаад явж байгаа үед. Тэгэхээр эцэг эхт бас өөрсдөнд нь тийм зүйл байна уу? Тэгээд тэрийг олж харах юм бол за тэгээ өөрсдөө тийм юм яатсан хүн чинь хүүхдүүдээ яг л тэрийгээ л өвлүүлээ явж байгаа байхгүй юу? Тэ хэлж байгаа үг үйлдэлээрээ. Тэгэхээр энэ дээрээ анхаарад энийгээ өөрчлөх шаардлагатай байна гэдгийг ингээд уриалж байгаа. Тэр дээр систем болвол бид нарыг бол шал өөр нөхцөл байдлаар яах гэдэг нь шүү дээ. Одоо жишээ нь бид нар чинь ингээл дүнгийн хойноос гүүгээл те ямар юмны Оксфорд юу илээ нэг амар том юу гэтэл тэр сургуулиуд чинь цаана би одоо ихтгэдэд одоо хүмүүсээс өөрсдөө хараад ойлгох бах. Тэр одоо жишээ нь ер нь бол тэр сургууль руу зүглэх тусам
баг юу байгаа аахгүй тий. Өөрийгөө хавханд авчиж хийж байгаа аахгүй юу. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд их чөлөөтэй байлгахын тулд эхлээд энэ дүн дээр ямар сэтгэл зүйд нь яаж нөлөөлөд энэ дотоод хүүхдийнхаа дотоод дуу хоолойд нь бид нар юу өгөөд байна гэдгээ маш сайн анхаарад ухамсартай хандаад тэгээ хүүхдүүдээ сүнснийх нь хөгжлөөр нь явуулах хэрэгтэй. Чөлөөтэй. Хүүхэд болгон ч өөрөө дотроо авьяас чадвартай тэрийгэ хөгжүүлэх гэж тэрүүгээрээ дэлхийдээ нөлөөлөх гэж ирсэн байгаа штэ. Тэ? Тэрийгэ хийгээ явж байхдаа хүн тэгээд сэтгэл санаа нь тайван, эрүүл саруул, юутай явдаг гэж цаанаа ингээд маш их эерэг давуу талаад байгаа байхгүй юу? Гэтэл бид нар өөрсдөө ч мэдлгүй хүүхдүүдээ боолын тэр нэг юу руу явуулаад байгаагаа мэдгүй яваад байгаа юм биш үү? Энэ систем дотор, матрикс дотор. Тэгээд би бас нэг юм хэлмэр санагдаад байна. Өнгөрсөн одоо миний нөгөө бага насанд манай үед бол нэлээд харанхуй бүр ингээд худал хуурмаг дэлгэрчийсэн бүр тийм үе. Одоо чи энэ дүнгийг одоо саксны бөмбөг ном худалдаж авах юм бол чиний дүнг онц гаргана гэ бүр тийм 8 альцал ингээд 10 жилийн сургуульд явж исэн байхгүй юу. Тэгээ би ээждээ тэрийг хэлэхэд манай ээж бүр айгүй уурлаад юу яриад байгаа юу ч тийм байж идэгюм байгаад өнгөрөө гарахгүй юу гэд манай ээж аавч ерөнхийдөө нэг тийм шудраг төрлийн нэг тийм хүмүүс ер нь бол тэгээд манай одоо тэр үед ер нь шудраг ясыг ихэмсэн хүмүүс бол нэлээд хохирж исэн штэ тий тэр хуйлдааг нь одоо хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тэгэл хохирол дуусч исэн үе бас байсан. Яг хөө зарим хүмүүс хүн болгон бас одоо ч бас үргэлжлээд байгаа. Тэгээд нэг тийм муухай жижиг маавчцсан тий. Нэг тийм танил талаа харж дандаа юм тэгэж хийдэг. Яг нөгөө нэг зүр сэтгэлээрээ цэвэрхэн биш. Нэг тийм байдлууд чинь ингээд мэдгүй тэгээд аюу хэцүү. Одоо юу ч тайлбарламаар эндээс л одоо ингээд бас шууд харагдчих штэ. Манай үед ч гэсэн ерөнхийдөө бас нэг тиймэрхүү хийдэг удаас тохиолдож байсан. Энэ юу ч юм нэг зардаг ном ч юм уу одоо янз бүрийн авчраад тэргээ зарчих юм бол бас ингээд хичээл дээр нь тэнцүүлэх шүү гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юмуд бас хайлтгайлт үе тохиолдож байсан. Эндээс л ингээд харагдчих штэ. Тэ бид нар яг тухайн үед хүүхдүүдээс болохоор ойлгохгүй байсан байгаа. Одоо бол бид нар эргээд харах хэрэгтэй. Тэ юу болж исэн бэлээ. Бидрийг сургууль явдаг байх үед энэ одоо 8 альцал явж штэ. Тэгээ энэ бол гол цаад санаа нь бол хүүхдэд үнэхээр боловсролыг олгоё, амьдралд хэрэгтэй зүйлийг нь хилээд яриад заагаад өгчий гэсэн юм санаа байхгүй штэ. Нөгөө хүүхдийг мөнгөтэй одоо өөрсдийнх нь бараа бүтээгдэхүүнийг худалдаад авчихсан юм бодоод тэр хүүхдийн сурсан бай, сураагүй бай, ойлгоогүй бай, ойлгосон бай. Үнэхээр зүв байгаад байна уу юу гэдэг нь бол сонирн биш зүгээр л одоо юмал шахах, юмал зарах хүсэлтэй байсан байна. Тэгэхээр энэ одоо юу харуулж байна гэхээр хүүхдэд багаас нь одоо 10 жилээс нь хүртэл энэ нөгөө худалдаж авах хэл хахуул өгөх энэ байдлыг одоо зааж өгсөн биш шүү дээ. Шууд аргаар зааж өгсөн биш. Тэ? Тэгээ зарим хүүхдүүд чинь бас юу яадаг шүү дээ. 10 жилээ төгсөж байхдаа 10 жилийнхаа аттестат энэ авах байхдаа багштай одоо нэг шил арх авч өгдөг ч юм уу. Тэгээ энэ байдлуудаар дүнгээ тавьуулцдаг ч юм уу ингээд төгсчихсэн одоо хүүхдүүд зөндөө л байгаа. Ганц арх биш юм аа гэхэд одоо мөнгө өгдөг ч юм уу. Тэгээ ийм байдал ч одоо ганц 10 жилч биш их сургуульд. Монголд бол дүүрсэн штэ ерөөсөө тий. Бөөнл боловсралтай дипломтой хүмүүсд яваад идэг. Тэгээд үнэхээр одоо тэгээд тэр дипломныхоо юмнуудыг сурч авсан юм уу гүм үү? Боловсрал нь архин дотор байгаа мó байхгүй мó гэдэг нь маш эргэлзээтэй. Тэгээд юу н боловсрал гэдэг чинь өөрөө яг үнэндээ нэг номон дээр зүйлийг цээжлээд ярих ерөөсөө биш штэ. Боловсрал гэдэг чинь хүний ёс суртахуун, үнэн байдлыг, шударга байдлыг эрхэмлэх, бие биенээ хүндлэх, өөрийгөө хүндлэх
Тэ мөн чанараараа орших тэр чинь жинхэнэ боловсрол шүү дээ. Энэ бас нэг харлахын байдлаа болимоор байна тэ. Нэг худал хуурмгийг дэлгэрүүлчихэд би боловсралтай хүн, тэр боловсралтай хүн гэж ярьдгаа одоо болимоор байна. Боловсралтай гэж яригадаад байгаа хэрнээ араатангууд энийгээ таниад хараач. Хүүхдээ тэдний хойноос явуулах гэдэг юм. Би бүр яг айгу уур хүрдэг байхгүй юу? Яг нэг юм хэлбэр хөөсөн. Энэ зүйлийг нэр үнэхээр ингээд тайван хараа суухад маш хэцүү байдаг. Ер нь бол тийм. Тэгэхээр нэг одоо бол хүмүүс сэрж эхэлж байгаа. Ер нь бол худал хуурмгийн хойноос явах, худлаагаараа байх. Ер нь бол явж нөгөө хүнд нь өөрт нь маш хортой юм билээ шүү дээ. Тэрийг хүн ойлгохгүй яваад идэг. Би бусдыг одоо юу яагаад вэ? Аргалаад нэг сайхан амьдралд хүрээд дээ гэж бодоод яваад идэг. Гэтэл хүний доторх ухамсар мөн чанар тэ өөрийгөө одоо хорлоод яваад байгаагаа одоо ямар үед ойлгох вэ? Яг энэ тэр мэдлэг рүү харж иж юм уу? Яг яаж ойлгоно гэх үү? Ер нь энийг хүн ер нь яаж ойлгох боломжтой вэ? Тэ? Өөрийгөө хорлоод байна. Эцээ өөрийгөө болон гэр бүл үр хүүхдээ хорлоод байна гэдгийг одоо ойлгох цаг ирсэн. Тэгэхээр энэ талын одоо ярилцлага мэдээллүүд олон байх хэрэгтэй юм л да нийгэмд те. Даанч энэ талын мэдлэг байдаггүй. Одоо энэ мэдээллүүд байдаггүй шүү дээ. Энэ талаар ярьдаг хүмүүсүүд ерөөсө дуурдаг хүмүүсүүд байдаггүй шүү дээ. Одоо бидний сонсдог зүйл бол зөвхөн боловсрал. Одоо Америкийн тэр улсын их сургуульд хүүхдээ оруулна. Тэр сургуульд явуулна. Гадаадд сав хүүхдүүдэд сургуулна л гэдэг ингээд энэ талаар ярьдаг хүмүүсүүд маш их байгаад байдаг. Тэгээ эцэг эхүүд нь тэр хүмүүсүүдийг сонссоор хагаад одоо хүүхдүүдэд гадаадд том сургуульд оруулчих юм болоод үнэхээр сайхан явах юм байна гэд бодчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг ахаал буцаад нөгөө бодлого гэдэг зөвлөгөөгөө л буцаж очихоор байгаа юм. Энэ бүх зүйлүүд чинь бүх төвшөнд бодлогоор явагдаж байна. Галт бодлоготой. Эдгээр зэрэг ярьж байгаа батнууд нь одоо хүмүүсүүд нь болоод нэг тийм сайхан хүмүүсүүд гаднаас нь харахад тэ өөгүй тэгээ нэг л сайхан үг ашиглаад яриад байдаг. Галт мессеж нь бол тэгэл ирээдүйн одоо энэ системийн одоо ажиллах хүчүүдийг бүтээх одоо хин нэгэнд ажилдаг татвар одоо цаашлаад бүр ярих юм бол одоо татвар төлөгч нарыг л бүтэхийг хүсэж байна шүү дээ. Татвар төлөгч нар байхгүй болчих юм бол энэ улсын орнд чинь мөнгөгүй болчихно. Тэгээ нөгөө татвар олон их хэрэгтэй байх тусам их нөгөө нэг улс маань мөнгөтэй болж идэг. Ягаад гэвэл ажил хийж байгаа хүн болгоноос одоо улс маань олон төрлийн татваруудыг татаж авч байгаа шүү дээ. Тэгээд хүн ажил хийхгүй за тэгээд скул юм энэ болгоныг нь ойлгодог юм бүтээлч ийм зоригтой мэдлэгтэй хүмүүсүүдээр дүрчих юм бол энэ нөгөө ард иргэдээ дээрэмддэг энэ байдлууд нь одоо алга болчих болохоор энэ байдлыг дэлгэрүүлэхгүй байхыг л одоо энэ систем маань хүсэж штэ. Тэгэл нөгөө хүмүүсүүд маань юуны ч нөгөө олон зүйлийн юм татварууд төлөөд л яваад идэг. Тэгэл нөгөө сүлд нь одоо улс орныг барьж байгаа эрх баригч нар нь нөгөө татварыг нь улс орны эд баялгаас нь хулгайлал өөр өөртөө завшдаг. Тэ? Ийм л одоо том хулгаанууд, том дээрмүүд л ингээд одоо яг л маф байгаа хгүй. Тэгээ соёлтой аргаар дээрмдэж штэ ерөөс. Бүх зүйл юм соёлтой одоо өөр төвшний боолын систем, өөр төвшний дээрмдэлд явагдаж байна гэдгийг л одоо хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр одоо энэ систем байна бол тэ болдог бол бүр бүхлээр нь л өөрчлөмөр байна. Бүр шал өөр одоо үн цэнээр боловсрол дээр оршсон сургуулиудыг өгн бүтээмээр байна. Тэгэл ингээд шатанд нь ерөөсөн ингээд бүх зүйлүүдийг энэ том системийг нөгөө
бүр орон үндсээр нь бүр өөрчлөмөр байгаа байхгүй. Тэгээ яагаад гэвэл эдгээр маань бүгдээр хоорондоо холбоотой байхгүй. Тэгээ 10 жилийн сургуульд явах юм бол сүүлд нэг сургууль цуун. Их сургуульд явах юм бол сүүлд нэг корпорац цуун. Тэгээ нэг корпорацид ажиллахаараа нэг солонгос кино үзээр байгаа нэг өндөр шилэн байдлаар цууж явах юм бол нэг л гоё юм шиг итгээд нэг тийм тэгээ өөрийгөө нэг одоо яг 10 жил шиг хизээ ирэх үү, хизээ гарах уу, хизээ ажиллаад дуусах уу, хизээ бие засч болох уу, бүх юмаа ингээд нэг хизээ хоолоо идэх үү, хизээ савсарлагаатай байх уу гэдэг ингээд бүх юм нэг л бош шиг шорон шиг шарах уу байгаа эцтэй баг. Тэгэл нэг л гоё одоо барилгын дотор суучаад ажиллаад байгаагаа л их л сайхан л гэж бодоод байдаг. Тэгтэл авч байгаа хөлснийхөө талыг нь дээрэмдүүлчих штэ. Хүмүүсүүд маань татвар гэдэг нэрийн доор дотор. Доор. Тийм ээ. Тэгээд нөгөө хүмүүсүүд маань 30 40 жил сайхан ингээд ажиллаж байгаа хөдөлмөрч байгаа цалингийнхаа талыг нь аваад талыг нь улсдаа өгчдөг. Тэгээд улс нь болохоор сүүлд нь тэтгэврээр чинь буцааж өгнө гэдэг. Тэгээд судалгаа гарсан байсан. Хүмүүсүүд тэтгэврт суугаад ихэнх нь ер нь 5 жилийн дотор өөд болдгоо гэж байгаа байхгүй. Тэгээ ихэнх нь бол одоо тэтгэврээ авч чаддгүй л юм билээ. Насаараа 40 50 жил одоо бараг шахуу хөдөлмөр одоо тал цалингаа өгчөөд талынхаа тэр тал мөнгөөрөө одоо насны эцэс нэг сайхан жаргандаа л гэж хүмүүсүүд маань хууртагдаж те тэр мөнгөө одоо өгч байгаа шүү дээ. Тэр мөнгийг нь одоо ус авчи. Тэгэл ингээл яриад байх юм бол те ийм нэг жижигхэн дүн гэдэг зүйлээс ахуулаад одоо маш том одоо зүйл рүү одоо ойлгож болохоор л байгаа байхгүй. Гүнзгий төвшөнд харах юм бол даанч хүмүүсүүд маань бүх зүйлийг маш өнгөцгөн төвшөнд хардаг. Маш өнгөцгөн. Ерөөсөө одоо тархиа ашиглах дурггүй. Нийгэмч тийм байлгаад нь шүү дээ тий бас. Нийгэмч хүнийг тийм боломжгүй байдалд бариад нь шүү дээ. Гэхдээ ер нь одоо хүмүүсүүдийг зүгээр тийм боломжгүй болгож байгаа байхгүй. Энэ харин систем чинь хүмүүсүүд ерөнхийдөө бол уг нь бол хүний чадвар одоо потенциал бол маш өндөр шүү дээ бид нар чинь. Тийм гайхалтай бүтээлэг төрсөн. Харин бүр зориудаар харин нөгөө бүр том системээрээ хүний энэ нөгөө чадваруудыг үгүй хийх гэж энэ сургууль гэдэг зүйлүүд чинь гарч ирсэн байна. Сүүлд нь их сургууль гэдэг зүйл дараагийн одоо шатны ажилчдыг бэлтгэхтэй. Тэгэхээр бид нар бол уг нь бол маш агуу одоо потенциалтай хэрэг зөв чиглүүлж одоо бид нар багасаа зөв мэдлэгийг олж авч бидний зөв зан чанаруудыг хөгжүүлсэн бол бид нар энэ нөгөө олон зүйлүүдийг олж хардаг. Тэ энэ гой чадваруудаа хөгжүүлчихсэн мундаг хүмүүсүүд болох боломжтой. Бүрэн боломжтой. Даанч энийг бол үгүйсгэж үгүй хийх бодлого одоо бол ингээд шатанд нь явсаар ирсэн байна. Энийг л бид нар одоо өөрчлөмөр байна. Тийм болохоор одоо бид нар энэ сургалтаа одоо ингээд үүсгэн байгуулад ингээд ажиллаа эхлүүлэх гээд явж байна. Тэгээд энэ санааг маань одоо бас хүмүүсүүд болтог бол одоо ингээл дэмжээл би бинийгээ дэмжээл энэ одоо сургалт боловсролыг олон түвшинд нь хүүхдүүд дээж хүргээд эцэг эхүүд ч гэсэн энэ талаар суралцаад ингээд явал уг нь одоо ойл болох гэдэг аахгүй. Гэхдээ яг баг багаар одоо энэ ажлаа хийгээд явж байтал тэгээд хүрэх цагтээ хүрэх бах хүрнэ бид нар тийм ээ. Би саяхан нэг багшийн яриаг сонсч ирсэн. Гэтэ тэр ингээд зүгээр нэг багш биш нөгөө за багш гэхээсээ илүү нөгөө сүнсээс сэрээгээд өөрийнхөө сүнсний дуудлагаар ажиллаа хийгээ явж байгаа. Тэгээд тэр хүн болохтой хэлэхэд гэсэн байхгүй юу? Яг үнэндээ одоо сүнснүүд маань ингээд баг багаар сэрж байгаа штэ. Эхлээд хамгийн их одоо бүр ингээд унтчаагүй сүнснүүд нь ингээд төрүүлж сэрж ийна гэд. Ингийн хүмүүс ингээд сонсоход
ойлгохгүй юу яриад байна энэ ч юу хачин сүнс хүмүүс сэрэх мэрэх гээд байна гэд ойлгохгүй ч магадгүй. Тэгэхээр зөвхөн товчхон энгийн тайлбар хэлэхэд бид нар чинь зөвхөн махан бие биш, зөвхөн ийм тархитай биш те, сүнстэй. Бидний амин ирчим гэж ярьдаг те, нөгөө төрөлхөөсөө өгөгдлөөс одоо зарим хүмүүс чинь ингээд нэг цаанаасаа л ийм зурх авьяас нь ингээд ил гарцсан явж идэг. Цаанаасаа л нэг бүжиглэх авьяас нь ил гарцсан явж идэг хүмүүс байдаг штэ тий. Тэгэхээр цаанаасаа л чаддаг тэр нэг чадвартай хүмүүс бид нар ч ерөөсө тийм юм байна. Гэтэл ингээд амьдралын явцад ядж хахад маш хэцүү амьдрал туулсан одоо за зүсвэртэй тэх нь хайшаа ерөн зүгээр яг нэг тийм туршлага хоримтлуулчлаа л да тий ийм жоохон хэцүү туршлага хоримтлуулад явцаг сайхан ч байгаа л да яг бид нар гол нь нөгөө болохгүйгаа засгаж яваа хүмүүс учраас тэрэн дээр их төвлөрч яриад байна л да тий тиймээс бас сайхан зүйлс маш их л байгаа. Тэгээд би боддог байхгүй юу? Тэр ингээд боддог байхгүй ч гэж тэр одоо сүнснээс гарч ирэх тэр авьяасаа нээгээгүй хүмүүс маш их байгаа. За яг тэгээд дуулж бүжиглөө тэр авьяасаа гаргасан ч гэсэн одоо ухамсараа хөгжүүлээгүй ч юм уу те. Бас тиймэрхүү асуудлууд байна. Тэгэхээр энэ сүнс сэрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь нэг хүн би дэлхий дээр очиод энэ сүнснийхаа чадвараар ийм юм хийх одоо даалгавартай гэх юм уу юу гэх юм тэрийг гээд ирчингүүт өөр юм хийж явж байгаад ч юм уу те эсвэл ингээд одоо тийм үе айгүй ирж ийн гэдэг байгаа байхгүй те хүмүүс айгүй сэрж ийн гэд би болохоор өөрийгөө бодохдоо бас нам унтчаагүйсэн зүгээр хамгийн гол нь би энэ нөгөө юугаа сэтгэлийн шархнуудаа ангаагаад ерөөхдөө би өөрийнхөө бас замаар явж исэн байлээ. Би ч өөрөө ерөөсөө маш сониуч тэр мэрийг ерөөсөө алдаагүй. Тэгээд нэг асуултынхаа хойноос явсаар агаад олоод авцсан. Тэгээ зарим хүмүүс ч бас жоохон хэцүү сэрж ийн гэд яриад байгаа байхгүй юу? Бас хэцүү сэрж ийн гэд. Тэгээд би айгүй их юм ингээд сонсоод хараад явж хахад тийм ер нь энэ сүнслэг өөрийнхөө дотоод сүнс мөн чанар гэдгээ ингээд те заавал хэцүү байдалд орохгүйгээр нэг анзаараад одоо энэ талын боловсрал мэдлэгийг ингээд хараад аваачи. Яг гэхдээ би бас бодоод байгаа. Ирсэн хүн болгон бас тийм биш бах. Магадгүй. Тэгээд тэр багш хамгийн гол нь тэгэхээр айх бас хэрэггүй те бас хүмүүсийг айлгачих вэ. Зарим нь хийх ёстой юмаа хийгээд явж ич магадгүй. Бас энгийн сүнснүүд байдаг гэдэг байгаа штэ. Тэгэхээр энэ ерөнхийдөө нэлээ ийм өндөр юунаас хэмжээсээс бууж ирэх гэдэг байгаа. Тэр сүнснүүдийн ерөөсөө нэг маш цөөхөн хувь нь л юмаа хийгээ явж гин гэж ярьж илээ. Тэгээ би тэр надад маш үнэн санагдсан. Тэгээд та нар одоо энэ юугаа тэгээ урайлж исэн. Энэ юунаасаа хайрцагнаасаа гараад юмаа хийгээч гэд урайлж исэн. Тэгэхээр ер нь тийм юм байдгийг шүү. Тэгэхээр бидний хүүхдүүд ялангуяа энэ сүүлд төрж байгаа хүүхдүүд бол маш өндөр хэмжээсээс бууж ирж байгаа. Одоо яг одоо нөгөө байглаараа хөгжих тэр одоо байглаараа гэдэг чинь нөгөө яг үннээрээ гэсэн үг шүү дээ тий. Яг үннээрээ одоо тэр шудраг байдлаараа ч гэдэг юм уу. Тэр зүйлүүдийг хөгжүүлэхээр ингээд ирж байгаа. Дэлхий дээр сайхан зүйлсийг авчирхаар ирж байгаа тэр сүнснүүдээ бас ингээд өөрсдөө адилхан нэг хайрцаглаад хүлээстэй нийгмийн болгочихгүйхан шиг. За нийгмийн боол гэдэг үг арай тохиромжгүй байна. Мэдээж бид нар нийгэмдээ өөрсдийн чадах юмаа өөрөөрөө гүйцэтгээд явах нь зөв те. Явах угаасаа учиртай хүмүүс. Тэр яг сүнслэг өсөлтийг хийх юугаа нэг жоохон ч гэсэн хийж эхлэсэй л гэж хүсэж байна. Одоо миний хувьд бол ерөөсөө би бол бүр тэрэн дээр л фокуслаад байгаа. Тэгэхээр эцэг эхүүдэд маань
мэдлэг, мэдээлэл дутуу те өөртөө бас жоохон хэцүү завгүй мавгүй өөртөө бас сэтгэлийн шарахтай төвчээр нь жоохон нерв мэдрэлийн систем нь жоохон хай төвшөнд очсон тиймэрхүү байгаад байгаа болохоор ингээд тэд нартай нэг жоохон ч гэсэн дэм болох юмсан гэж амин маш их хүсэж байгаа. Харин тийм болохоор л одоо би бас зохион байгуулдаг миний сургалт байдаг. Бид бол бурханлаг оршихуй гэдэг сургалт байдаг. Тэр сургалтаараа бас эцэг эхүүд насан турш хүмүүстэй энэ талаарх мэдлгүүдийг олгодог байгаа. За тэгээ бас хүүхдүүдэд яаж орхиж болох уу гэдэг үүднээс бас энэ Phoenix Academy гэдэг энэ одоо сургалтыг бас хүүхдүүдтэй олгоё. Дээрээс нь бүр онлайн байлгая. Тэгэх юм бол хүртээмж амар заавал ийш тийшээ явж одоо гэр орноосоо гарах шаардлагагүйгээр одоо угаасаа интернет бол хүн болгоны утсанд байгаа болохоор энэ мэдлэгийг авах боломж хялбар аргаар одоо олж авах боломжийг нээж өгөө гэдэг үднээс бас энэ сургалтыг бас эхлүүлж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө эцэг эхүүд маань бас хэд их одоо хүүхдүүдээ дургүй зүйл рүү бүр шахаарай. Харин гол нь дуртай зүйлийг нээж олж тэрэн дээр нь одоо төвлөрөх ч юм уу. Тэгээд онцтой авахлаар нь сайн хөвгт байна. Муудаа авахаар нь муу хөвгт гэж одоо үнэлж загинж одоо онцгүйгээр доромжилдог ч юм уу. Энэ байдал хандлагыг одоо хүүхдүүдтэй битгий гаргаарай. Эцэг эхүүд ч гэсэн хүүхдүүдэд тайлбарч хэлэх хэрэгтэй. Одоо миний хүүхд одоо муудаа авлаа гэд муу хүүхд болвол чи бишээ. Учир нь чи энэ хичээлийг давтаагүй. Яагаад давтаагүй вэ гэхлээр сонирхолгүй. Тэгтээ энэ бас нэг одоо зүйлийг энэ хичээлүүдийг бас ингээд одоо шалгалтууд энэ өвч тэмцэх хэрэгтэй байдаг шүү. Одоо ч гэсэн бид нар энэ хэцүү ядаргаатай одоо нэг боловсролын систем гэж гоё нэрлсэн систем дотор хүүхдүүдэд хүлчээл яваад байна. Тэгээ нөгөө заавал 3 дүн ч авч тэнцэхгүй байх юм бол ингээд улираач малраа нэгэд ядаргаатай хүүхдүүдийг дарамтлаад байдаг. Тийм болохоор хүүхдүүдтэйгээ сайхан ярилцаад одоо нэг ийм хичээл болгон дээр ядаж заавал онц бүгдэн дээр нөхгүй маа гэхэд ядаж нэг дунд ч юм уу одоо нэг дун аваад нэг яваад ингээд нэг тэнцээд нэг ингээд явах хэрэгтэй ч юм уу гэдэг юм ярилцаад нэг хүүхдүүдтэй бас нэг ойлгуулад гол нь харин өөрийнх нь авьяас чадвар өгөгдөл сонирхол юу вэ? Тэр сонирхлоо дагаад явахт нь л одоо эцэг эхүүд тэрэн дээр нь төвлөрч тэрийг дэмжиж явах юм бол хүүхд маань алстаа өөрийнхөө чаддаг зүйлээрээ угаасаа тэгээд гой сайхан зүйлүүдийг хийж бүтээгээд амжилттай аз жаргалтай эд баялаг эрүүл мэндээр дүүрэн явах боломжтой. Тийм болохоор энэ дүн гэдэг зүйл дээр одоо хэд их ачаал холбогдол өгч өөрийгөө ч стресстүүлж хүүхдүүдээ ч стресстүүлдэг энэ байдлыг одоо жоохон хувь хуваасаа багасгаж өгвөл зүгээр юм болоо л гэж бас бодоод энэ өнөөдрийн ярилцлагыг бас мантаа багштайгаа хийхийг хүссэн юм аа. Тэгээд та нар маань бидний одоо энд ярьж байгаа зүйлүүдээ санал нийлэх хүмүүсүүд бий, нийлэхгүй хүмүүсүүд бас бий. Тэгтээ хүн болгоны үзэл бодол өөр. Бидний одоо хорвоог харж байгаа энэ мэдлэг ухамсар шал өөр төвшнүүд байгаад байгаа болохоор заавал одоо энд яригдж байгаа зүйлүүдээ санал нийлэхгүй байсан ч гэсэн бас үнэхээр одоо ийм байж болох уу юу гэдгийг жоохон ингэж дүгнэлт хийж гүнзгий төвшин рүү орж одоо эрэл хайгуул судалгаа өөрөөсөө дор бүрнээ хийдэг ч юм уу. Энэ салбарын талаар өөрсдийнхөө боловсрол мэдлэгийг хөгжүүлэх тал дээр ажиллаарай. Тэгэхгүй тэгээ юу ч судлаагүй, юу ч ойлгоогүй мэдэхгүй ээжиж одоо тэгээ чаддгаараа хүнийг доромжилдог ч юм уу одоо өөрсдийн хар энергийг бусад руу засаж хэрэггүй комментууд одоо бичдэг ч юм уу. Тийм ээ хүнийг доромжлох биш. Яг өөрсдийнхөө санаа оноог илэрхийлж болно. Бид нар энэ өнцгөөс харж байна. Өөр хүмүүсүүд өөр өнцгүүдээс харж байгаа. Энэ бол ойлгомжтой. Бид нар одоо би бинийгээ сонсдог болмоор байна. Би бинийхээ санаа оноог
тайвнаар бүлээн зөвшөөрч ойлгохыг хичээж эхлэх хэрэгтэй байна. Магадгүй одоо бидний өнөөдрийн ярьж байгаа зүйлд бас алдаа дутагдaltaй зүйл бас байж магадгүй. Өнөөдрийн түвшинд бид нар энэ байдлаар энэ түвшнээс юмуудыг харж байна. Тэгтээ бас маш олон агууштай үнэн одоо зүйлүүд маш их бас байх магадлал маш их байгаа шүү. Тийм ээ. Тийм болохоор юм болгоныг авах гээхийн ухаантайгаар хандаад хамгийн гол зорилго маань бол бид нар одоо хүүхдүүдэд одоо энэ юмнуудын бүх одоо энэ зүйлүүдийн наадах цаадахыг нь тайлбарлаж өгч өөрөөсөө гэсэн дархлааны өндөр системийг өөрөөсөө суулгачихсан юунд ч одоо амархан муу дунд авдаг ч юм уу, хэнийг нь шүмжлүүлээд ч юм уу, хэнийг нь загнуулаад ч юм уу, хэнийг нь доромжлуулаад ч юм уу, өөрийнх нь үн цэн газар навсуунчдаг биш. Харин хичнээн өөрийнх нь эсрэг байсан ч гэсэн өөрийнхөө хинбэ гэдгээ ухамсарлаа өөрийгөө үн цэнтэй хүн гэдгийг мэдэрсэн. Би бүхий сайн сайхан зүйлүүдийг эдлэх, хүртэх хэрэгтэй гэдгээ бүрэн ухаарсан, мэдэрсэн юм хүчирхэг хүүхдүүдийг ард одоо иргэдэг хүмүүсүүдийг бэлдэх явцад нь л бид нар одоо өөрөөсөө зүгээс хувь нэмэр оруулахыг хүсэж одоо үүний дагуу цорж ажиллаж байгаамаа. Тэгээ эцэг эхүүд маань болж өгөх юм бол бас энэ үйл ажиллагаануудыг маань бор бүрнээ чадах хэмжээндээ бас хэмжиж өгөхийг өгөөрэй. Өгөөрэй, өгөхгүй болоод өгөхгүй ч байсан болно. Тэгээд заавал гуйлга угаадах шаардлага бас байхгүй. Угаасаа ойлгож байгаа хүмүүс нь тэгээд угаасаа дэмжээд хүүхдүүдэд суулгаад явчихна. Тий. За тийм байна. Тийм болохоор мантахаа агш маань нэмж хэлэх зүйл байна уу? Байхгүй бол тэг өнөөдрийнхөө яриаг үгээр жаргая тийм ээ. Байхгүй. Ер нь бол яг энэ нөгөө айгуу бас шинэ мэдлэг учраас ер нь цаашдаа улам гүнзгий сэдвүүд рүү ингээд алхуухан явж орно тий. Явандаа бол энэ мэдлэг бол нилээ ихсээд газараа авна. Тэгээ одоохондоо нөгөө шинэ болохоор бас хүмүүсээ ойлгохгүй бас байгаах гэж бодож байгаа. Ер нь бол тий. За болсон. Ерөнхийдөө энийг энэ сургалтанд хүүхдүүдэд явуулах эцэг эхүүд одоо энийг ойлгож байгаа хүмүүсд л явуулна л да. Тий. Тэгэхээр яг эцэг эхүүдэд бас их харамсалтай байна. Эцэг эхүүд өөрсдөө бас илүү хөгжиж умсраа бас тэлэх хэрэгтэй байна. Энийг ойлгохгүй байгаа хүмүүсд мэдээж хэрэг хүүхдүүдэд явуулахгүй нь ойлгомжтой. Тий. Тэгэл ингээд нөгөө хэцүү системийг дэмжээл үеэс үед уламжлуулаад өвлүүлээл яваад байдаг. Тийм болохоор эцэг эхүүд маань бас өөрсдөө энэ ухамсарын ажлуудыг хийх хэрэгтэй. Угаасаа хийгээд явж байгаа мундаг эцэг эхүүд бас зөндөө би тэд нар маань бас энэ сургалтыг хайгаад тэсийн ядан хүлээгээд явж байгаа бас эцэг эхүүд баярлаад тий хүүхдүүдэд удахгүй суулгандаа гэд ингээд баярлаад явж байгаа эцэг эхүүд ч гэсэн зөндөө би. Тэ манай нийгэм чинь улам сайхан болоод байгаа болохоос биш. Телевизээр л одоо хамаг муухай зүйлүүдийг түүж харуулад л байгаа болохоос биш. Бодит байдал дээр нийгэмдэр одоо эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ой зүйлүүд болж байгаа зүйлүүд бас маш их байгаад байгаа. Харамсалтай нь биднэрт тэднийг их үзүүлж харуулахгүй юм аа. Тэгтээ бол бид нар тэрийг бол мэдэрч байгаа. Тэгээд энэ байдал маань явандаа өөрчлөгдөөд гэн сайн зүйлүүдийг одоо үнэн юм ярьж байгаа багш нарын дуу хоолойнууд бол улам олон хүмүүсүүдэд хүрнэ. Тийм болохоор бид нар энэ байдлыг л одоо байдалд хүрэхийн тулд л одоо тий энэ ярьцгаадаа ингээл хийж байна. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та бүхэдтэй маш их баярлалаа. Тэгээд сургалт маань бас 3 сарын 15-ныг хүртэл бүртгүүлсэн хүүхдүүд маань 150 мянган төгрөгөөр одоо сургалтандаа 1 сараар суух боломжтой болж байгаа шүү. 3 сарын 15-наас хойш сургалтын төлбөр 255 мянган төгрөг болно. За тэгээд мэдээж хэрэг энэ үн маань бол бас нэг айхтар үнэтэй төлбөр болоод биш. Тэ?
Яагаад гэвэл хүүхдэд болгонд ерөнхийдөө хүртээмжтэй байлгах зорилготойгоор бас энэ үний уян хатан байдлыг бас тавьсан байгаад байгаа. Тэгээд хүүхдүүд маань эцэг эхүүд маань бас хямралтай үнээр хүүхдүүдэд суулгах хүсэлтэй байгаа бол бас заавал одоо 15-ыг хүлээх биш. Наан бас холбогдоод мэдээллүүдээ аваад хүүхдүүдэд бас бүртгүүлээд эхлээд явж болно. Сургалтууд маань бол онлайнаар болно, Zoom апптаар болно. Тэгээд бүгд бичигдээд үлдэх болохоор 1 сарын туршид одоо энэ хичээлүүдээ нөхөж үзэх боломжтой. За тэгээд бас хэд удаа давтаж сонсох хүсэлтэй байгаа бол тэгээд бас давтаж сонсох бас боломжтой. За тэгээд онлайнаар болохоор угаасаа дэлхийн хаанч байгаа Монгол хөрхөн хүүхдүүдтэй энэ сургалтанд суулгах боломжтой байгаа шүү. Тэгээс эцэг эхүүд маань бас санаа оноо байх юм бол энэ бичлэгийн доор өөрсдийнхөө санаа оноог соёлтойгоор бие биенээ хүндэтгэлтэйгээр одоо чөлөөтэй бас хуваалцах боломжтой шүү. Эцэг эхүүд бид нар бас бие бинийгээ хүндэтгэж харьцах хэрэгтэй байна. Хүүхдүүд маань биднийг бас хараад өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө өөрсдийнхөө бас үйлдэл дээр бас хариуцлагатай ухамсартай хандаж эхлүүл бас танарт хэрэгтэй байгаад байгаа. За. Ийм байна тийм болохоор дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Утгагүй уулзцаая. Баярлалаа.